Алсад дүнхийх уулсан гэртээд аяны хүн сарвчлан хармаар айргийн амт тагнаад чимчгэнсэн алтанхан шаргал намар цаг айда ийм л сайхан нутагт алдрай багнаснаа сан амьдэрсэн алаг зүрхнээс уяатай аавал ижи хоёр минь Төвшөйтан аймгийн Зоригт ангийн хошууны бүрэн сум гэж энэ хөшөөг 2007 онд би Авдрантын ногоон боржин чулуугаар босгож ирсэн юм аа. Нутаг усандан ирэх болгонд манай бүрэн сумыг зорж ирсэн мөн бүрэн сумын мордож байгаа хүмүүсийг өгтөж үдэх бас нэг юм дурсгал болгож энэ чулуун хөшөөг босгосон. Үнэхээр одоо нутагтаа ирэхээр хүн бол баярлдаг. Эндээс би олон удаа нутгаа нужмастай харж байсан да. Ижээ аавын минь нутаг миний өвгдээс бол энэ Зоригт ангийн хошууны энд л одоо нутаглаж үе дамжин маллаж морион уйж малчин хүний амьдрал дотор одоо божигнд ирсэн ийм л хүмүүс байсан. Тэдний үр хөвгтийн хувьд бол би энэ зориуд энэ Төвшөйтан аймаг Зоригт ангийн хошуу бүрэн сум гэдэг нутгаараа бахархаж явдаг юм аа. Тийм учраас энэ нутгийнхаа тухай би бас нэлээд хэдэн ном бичсэн. Бүтэн заяатай бүрэн нутаг гэж миний ном бий. Энэ түүх бол бүрэнгийнхний ард түмний гэгэн түүхэнд юм хүний сэтгэлд одоо байнга байдаг нэг зүйл бол ижээ аав. Ижээ аавыгаа бодож, ижээ аавыгаа сэтгэхэд бол нутаг мөн уяатай байдаг. Ижим өнөөдөр байхгүй ч гэсэн нутаг минь байдаг. Тэгэхээр би бас нэг тайтгарлыг олдог гэдэг юм уу, тийм ээ. Энэ талаасаа бол би үнэхээр нутагтай хайртай ижээ аав шиг яаж ч бодсон элэг зүрхний нэг уяа бол миний төрсөн нутаг. За одоо би энэ сайхан намрын дунд сарын шинэ иргэний өдөр нутгийнхаа захад хүрч ирлээ. 90 гэлгүй насалж байгаа аав минь нутагтаа байгаа. Аавдаа очиж үнсүүлэхээр ингээд явж байгаадаа баяртай байна. За, сайн үжирээ. Сайн. Сайхан намарч байна. Сайхан намарч байна. За, дээлээ өсөхгүйс. Хатаа наа. Сайхан өдөр болж. Намрын сарын. Эхэнд байгаа тий. Шиний нөө шиний хэднэ. Сэрийг нэгс. ширчин гой том хүүгэн эрэг сургаар эдэр залуугасан үерхэж нөхөрлөн айл саахалт явж ирсэн үеийн хэдэн хөгшчүүлэн дууджээ. Тарган сайхан намарч байна уу? Тарган сайхан намарч байна уу? Итинкэ танк. Танка. Сайн жодоош хүн. Сотлид измүрд. Машин барьж жодоош хүн. Энэ метрчтэй малчин улсууд. Харвагасаад хон мадар өссөсүүд. Манай ширчин бол яах вэ? Гүндүүг сайхан лэр хүн. Хүнтэй адил нэг олон таван үг байхгүй. Томоотой. Нэг жирийн нэг монгол хүн дээ. Өндөр сайхан насыг насалжээ тагд байна. Тий одоо би 87 таа. Манай энэ хүн одоо тоогоор бол дийх цаа явж байгаа хүн. Их хүнд одоо юм зааж сургах. Тийм л хүн байсан да. Ер нь өөрөө хөдөлмөрч. Тэгээ одоо ханин ч гэсэн одоо тийм л хүн байсан. Хоёулаа ер нь хөдөлмөр хийдэг. Хүүхдүүдээ сайхан хүмүүжүүл. Тийм л улсууд байсан да одоо миний
одоо цог үднэр цаахалдж байсан. Одоо тийм л буурал да. Манайхан дээр үесэн баян авганахан гэж их олон малтай мундаг нуруутай улсууд. Манай эцэг бол одоон цаг чинь гიშгсэн мөрөө мэрэгж харах цаг болсон. Ингээд дандаа цагдаг. Тийм учраас манайхан бол ах дүүсээрээ ари хуудаггүй, тамхи татдаггүй ийм улсууд. Тэгээ яг хөө ер нь мэлээд мал явуулаа сургуулгүй хүн шүү дээ би. Энэ эрдэм ном сургууль сууж чадаагүй шүү. Эрдэм номын мөр хөөгөөгүй ч эгэл амьдралын мөр хөөж, ан агнаж, мал маллаж, эрхэлсэн ажилдаан бусдыг оройлон, хөдөлмөр бүтээлэн төр төмөндөн үнэлүүлж, Монгол улсын анхны чанарын аврах хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж явсан буянтай буурал маань эргээд санахад үн хүндтэй энэ л сайхан амьдралын замыг туулжээ. Монголын цагаан сар 6 хоног гэж явахад сумнаас бага сургуульд хөөж өчтдөг байна. Намайг холоо газраас тэгээ манай ах нар ч одоо нас мас дараад сургууль мургуул явуулдаг л байж л дээ. Тэгээд очоод суусан чинь шинэ өсгөн цагаан 7 хүсэг заагаад тэрийг гүйц заалгүй тэгээд дөрмөнд оруулаад тэгээд сайн сургууль сайн ном чадаагүй яа тэ нэг 200 жил ном нэрээ бичдэг болсон юм даа. Тийм. Тэгээд ер нь энэ олон түмэн энэ ах дүү хүүг эднүүд үр хүүхдүүдийн дэмжлэгээр л одоо өдөөсөө төрж байгаа шүү дээ. Тэгэхээр та бас ханыхаа тухайнаа дурсаач. Тийм, манай хань бол хөр юм их сайн хэдэн үр хүүхдийн төлөө нойр хоолгоос үтгдэг. Өвөл одоо хавар хон мал хургалаа төллөн шүү дээ. Төвч хоног бүс тайлдгүй. Тэгээд дандаа ингээд унтахгүй нэг жижүүрлээд өш дээ хоноо. Манай энэ ах өвгөний хөгшин бол их ажилтай, хүнтэй, эвтэйхэн, ямар ч хүнтэй, эвтэйхэн хүн ороод гарахад аяг цайтай хүүхдүүд нь ч ер нь тиймэрхүү сайхан болсон. Ер нь юмыг хийхэл гэж хийдэг тийм. Өстэй их л ажилтай хүн. Хүнтэй, эвтэйхэн юм хүн, айл аймгийнхаа хулстай ч гэсэн эвтэйхэн тэгчи ингэчи гээд юм хүмүүс илбэ чи инээтрээ болгоход их сайхан эвтэйхэн. Айл байхад их сайхан тийм л их л ажилтай хөгшин байсан юм. Бидний хөгшин. Манай багийн дарга Сатандамба гэдэг хүн хургаан холдөөсөн малчны хургыг аваад явдаг. Хурал цуглаан дээр байж үзүүлдэг. Тэгээ манай бахан болооч хөгшнөөс чадаагүй маа. 3 ирээд энэнийг л би нэг унтаж байхад нь орж ирж чадахгүй юм да. Даач энэ чадахгүй юм да гэсэн. Манай хөгшин бол нойронд их сэрэг баг унтана. Одоо өөр хүүхдүүд ээж аваагаа баярлуулна гэдэг сайхан зүйл тийм ээ. Ямар зөв. Таны санаанд үлдсэн ямар зүйл байна? Одоо аав ээжигээ баярлуулна гэдэг манай Сүхбаатар чинь хурал номон дээр хурал цуглаан дээр хэлдэг шүү дээ. Тэгээд аав ээжигээ баярлуулна гэдэг хамтан ямар сайхан хөөгөл гэж байдаг. Яаж та одоо хүүхдүүд өсгөж хүмүүжүүлж яв те? Ард талын араам нь их эцгийн араам байна. Ер нь айлаас нэг үр хүүхдтэй нэг бүсгүй хань авъя гэх юм бол тэр айлын саадлын ноён нуруу араамыг харж үр хүүхдтэй хань авах хэрэгтэй шүү. Манай Сүхбаатар чинь бага сургуульд байхдаа одоо сургууль сурч байхдаа унтдаггүй. Нэг цаг хүртэл хичээлээ давтаад тэгээ нөгөө тогооч могооч нь одоо ороо болтол байдаг. Тэгээд номон дэрлээд ширээн дээр унтаж байсан. Сүхбаатар шиг хүүхэд байдаггүй. Сүхбаатар ангийн дарга дандаа ангийнхаа дарга дандаа хүүхдүүдийг Сүхбаатарын үгэнд л ордог. Өөр хүүхдүүсээ явахад бас аав хүний хувьд их баярлна биз? Баярлахгүй яв. Сайн яваасаа хэл амгүй
Хөлөмгүй яваад сэтгэл агаш шүү дээ. Тайван сайхан. Тайван сайхан. Үр хүүхэд муухан байхад их гонсгор их дутуу амьдрал дутуу байна гэдэг. Ихсгийгэн зовоохгүй. Ер нь үр хүүхэд сайхан ажил хийгээд явж ивэл сайхан шүү дээ. Ухай, ухай, ухай. Ойр дуулцаагүй аав хүү хоёрт ярьж хөөрөх зүйл мөн духгүй болохоор шөнө дөл болтол хуучилж оноод маргааш өглөө нь мандахын улаанарнаар өвд эцсийн үеэс өнөө болтол тагчирсан шүтэн овон дээрээ гарч ажил үйлсэн даатхан хэмэр лундагаан сэргээлээ. Энэ дээр хайрхан дээр гарахад сэтгэл сэргдэг өглөө нар тусгал гарахад бүх юм ингээ харахад их сайхан да. Бараг онгоцсон суудсан шиг ингээ харагддаг шүү. Эргэн тойрон ингээ харахад. Сэрэгт мордоход энэ хайрхан дээр гарцаа энэ хайрхаас нэг цагаан төлөвөө сэрэгч яваад эрүү сарвал сайхан явуулаарай зэргийн хугацаанд гээл. Тийм. Энэ хайрхан дээр тэгээд тийм ч учраас одоо өглөө нар мандахад хайрхан дээр сүсгэлж дээж цугаан өргөж нутаг ус хүн зуныхаа ажил амьдралыг одоо сэтгэлдээ бас одоо даатхан батжуулах энэ их үйлийг л хийж явах юм да. Тэгээд олон сайхан улсууд багш нар маань одоо бас л дааж явдаг. Энэ нутаг нь алтан нутаг нь сайхан байна шүү. Би миний амьдрал бол ерөн ангаар би анд дуртай. Идэр залуу насандаа анд бол тэг улсын анчин улсын зөвлөгөөнд очивол самбуу сайдгойтой зөвлөгөөнд нэг хоёулаас оролцож сууж байлаа. Тэгээд улсын төлбөрөө би дандаа давуулан биелүүлж. Тэг улсад их би бас их юм оруулсан хөө. За тэгээд сүүлийн үед нь манай хананд хээ уурд базар сад гэдэг хүн нэгдлийн олон төлөх хүнтэй байж байгаа тэр хүн өөд болоод нас бараад тэгээд тэрний 500 хоног манай багийн дарга Цэдэн Дамбаа гэдэг багийн дарга надад саналыг та хоёртлог нэгэд одоо өгшөө хүн байдгүй та хоёртлог нэгэд байдаг. Тэгээ өглөө нөгөө тийг авч маллаад хойдын жил нөгөө хоньноос 20 30-аад ихэртэй илүү боожуулаад ингээд тэгээд маллаад байлаа. Жилд хагас түмэн төлөвөөжүүл гэж үүрэг өгдөг юм байна. 500 хоньноос хагас түмэн төл 10 жилд. Тэгээд дандаа давж биелээд байдаг. 20 30 гэртэл гараад байдаг. Би нэг тэмээтэй, нэг майхантай ингээд тэнэ тэр л урд төрхөвч шируудаар чинь хоньтойгоо танээд байна. Нэгдлийн дарга Батман гүтсэд ингээд урдуур отрын гэргээд энэ дэндгүүл зээлүүд газар ингээд той буугаар ягаад дотор нь хоёр банзан очоод дэвсрэг уцлагтайгаа чинь хоёр банзан орд бэлдчихсэн. Энэ тэнд буугаад явсны хүчинд л ноосон давдаг, тарга хүчинд давдаг. Одоо яах юм? Тэгээ төлөвөөжүүлтээр юм болгоноор давдаг. Сэтгэл зовмоор нэгдлийн зөвлөлийн хурал ихэд дөрв бусад би шагнал авч байсан. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гомсронгийн Батманхой ер нь их ажил хийж мондаг. Энэ их том зохион байгуулалтад ажиллаж байсан да манай бүрэлдэхүүн тийм. Ер нь юм хийсэн их зохион байгуулалттай. Батманх даргааг байхад арих уудаг залуу хүнч байгаагүй дээ ер нь. Ээж аваа 2000 та хоёрч 8 одоо хүн өсгөж өдөө зэрэгтэй хөргөсөнтэй. Тэр бол миний ханы хүч. Ханы минь хүч мондаг. Ер нь их мондаг ямар ч ажил. Тэ надаас бол хамаагүй давуу. Тийм хүн байсан. Ээж шөнө дөрөнхөдөө шөнө дөдөөрл босдог байсан.
Манай ч ус ховор нэг хэсэг бас л тэгээд усны ховор худаг байсан. Худаг энэ үед дээр ээж шөнө усаад 2 цаг дэрнэл босчоод л хонио хоол хийгээд авчихсан мөрөө мэлчихсэн за миний хөө усандаа хонио тугаачраа гэд босдог байсан. Тэгээд бол өөрөө явгангүйгээ явцдаг. Би хойноос нь мөрөө унаад хонио тугаад очин доо. Тэгээд хойно тугаад очиход онх дүүрэн байна төрүүчийн хойно орж ийн. Тэгээд амгаа авдргаа гэдэг нэг үгэн байсан. Тэр үгэн мортой давхаад орж ийн. Яг хоньны төрүүч ууж ийн. Өө төвчи эн чин санилгаас өрнө эрт тусах гэж байхгүй маа. Энийний төрөндийг орох гэсэн энэ яас эрт тусдаг төвчи вэ гээл тэгэл өөрөө буцаад авахгүй. Тэгээд хоёр дахь ээлжин дээр л тэгэл дараа нь манай ээлжний дараа л тэр айл орондоо хамгийн эрт тусдаг хоёр айл л тэр нь байсан баг. Ер нь хуучны хөгсчүүд малчгүй эрт тусчоо гэж загтдаг байсан. Гэтэл бүр үр шөнөөр битгийхэд шөн дунд тусдаг байсан байх нь шүү дээ. Шөн дунд босон шүү дээ. Ер нь шөн дунд тусна 500 хонь лав төлөвлөдөг байсан. 500-600 700 төлөвлөдөг байсан. Тэгээд 700 хонь гэдэг чинь шөнд өдөр шөнө хоёр нийлээд нэг 20 30 шөн гараад байна шүү. Тэгээд 30 ургийг л ер нь тэгээд гөхүүл намлуулна тэгээд дээдэлээ тэгээ унтаад байх зав олдохгүй дээ. Унтаад байх зав болов олдохгүй байна гэдэг нь хамгийн гол нь тэр хургай чинь шөн гөхүүлжил байна. Бөкснийх нь баасыг арилгаж ил байна. Цаанаас нь болохтгоон зэрэг ахаа гарч байгаа хургаан татаж авахаас ахгуулаад бүтснээс хамгаална. Ээж бол ерөөсөн шүнжэнгөө тэр ажлыг хийчих нь өглөө босоод нөгөөд хургаан гөхүүлэл хургаан тавиал ингээл өдөр жижиглэл ажилтай л байсан да. Тэгээд цаг наргуу тэгш ажиллаж байсан ээжээ яваагаа бодохоор одоо сайрлаж дурсах өрөвдөлтийн зүйл танд бодогдсон да. Байдгүй яг. Хамгийн гол нь тэгэл энэ хэдэн малны төлөө ингэж явж байсан юм даа гэж хамгийн гол энэ хэдэн малаа тэгэл бас нэг өөрснөө өсгөөл өөрснөө харж ил явах төлөөл зүтгэж юм да. Манай ээж одоо хүүхэд байх наснасаа малдахсан. Тэгээ одоо ажиж гिचэнгүүгээр ам бол улс сум аймагтан бол ясаа гаргууд тийм хүн байсан. Тэгээд одоо тэрнийх нь юу гэдэг одоо хойч үеийн залгамжид бид нар малчин болж ингээ ээжийнхээ залгамжиж яваа. Тий. Хоолунд цагаан эдээ хэрхэн босруулдаг байв? Танд одоо санаанд үлдсэн зүйл юу байна? За манай ээж үл тэгэл цагаан эдээ одоо өглөө үр цайхтал ер нь цагаан эдэг эхэлж эхэлдэг байсан юм. Хараа бүрээ орлоход бас мөн хийж л байдаг. Ер нь цагаан эдээ сайн сүүгээр юм бол ажиж гिचэнгүүгээр юм бол ер нь алдартай л хүн байсан да. За ээж авдаа одоо энгүй их хайртай шүү л гэчихлээ. Хаяаш усаа ялганы амт үзэх сайхан шүү дээ. Цэц тэгтээ хоорхон баха. Чи ерөөс болохгүй тэгж ингэж үгээл байнга захиж хэлнэ. Би нэг энэ сумынхаа жолооч нарыг дагаад энэ урагшаа Эрдэнэ далайч яваал энэ хойшоо Эрдэнэ цамт яваал нэг 5-6 дугаар ангичсэн юм уу яваад юм үзэж газар нутгад үзэх сонирхолтой тэгээ нэг аргач байгаа эдгээр гэл манай бүрэнгийн жолооч нар тэгээд энэ 74-ийнхэнд үзүр харын тэнд Эрдэнэ цамт орчхоо тэгээд ирж байсан чи аавтай тааралдаа нэг жаахан засуургасан тийм өдөр байсан 76 онд юм уу да тэгээд хавар нэг 4 сарын 20-нд байсан санагдаж байна. Тэгээ аав намайг нэг уурганы хөөрнийг ороод гож байлаа. Ганцангаар хүрсэн гэдэг би. Ээж одоо яаж байв та? Ээж өмөр ш тавс. Өмөр. Энэ манайх энүүхөө төвд ойрхон нэг намар нэг хург ялах гэдэг энэ ойрхон хужир дээрээ бууц байсан. Тэгээ би сургууль гэр ойрхон болохдоор нэг заримдаа хичээлэн тастаал гэрээ тавьчихна. Тэгэхээр лаав загнаа. Тэгэл буцаа явахлаар миний хүн аашраа хоол цай уучгаа юу гэлдэг жийдэг. Тэгээс багаас л бүр тэгэл сурсан та. Ээж минь одоо олон тагон олон түмэндээ одоо хоолундыг сайн хийж өгдөг. Цагаан эдээ сайн хийдэг. Сайлан бол ер нь эрт саадаг. Тэгэл 10 эдээ цагаан ер нь сайн тавьдаг хүн байсан да. Цагаан тус гэдэг маш сайхан одоо хонь нөхрийн цагаан тус хийжсэн. Тэгэл өвөл утгатай зэрэг ээзгийгээ бэлдээд авчдаг. Ээзгийтэй холимог тийм тус байсан. Тэр тусыг өвөл малаас ирээд л ер нь бодоо та цайн дээр ч юм уу
Адагдаа зүгээр харцаа байхад харцаанд хийгээд уухтал ямар ч байсан л юм идчихсэн болно доо. Тийм л тос идэг байсан да. Тийм сайхан цагаан тос. Ээжи хийсэн цагаан тос ер нь бид нар ч юм бол бараг жил хүүхэд байгаасаа хөлдүүгээр нь үлчижсэн да. Хөлдүүгээр нь үлчэх нь. Тэр хөлдүү цагаан тос гэдэг бол хоньд аваад авах явахад жоохон галгарсаас өвөрт бол хайлчих гэдэг байсан. Би бол өвөрт явж байхдаа хоньд явж байхдаа цагаан тос уутанд хийчгээд явдаг байсан. Галгар уутанд хийчгээд тэгээ очиод хөдөг үлэх чөө чинь бараг хоолой идэх байгаа шиг л болно шүү дээ. Уйг. Мал малнаа гэдэг хичээл зүтгэл шаардсан амаргүй ажил. Олон жилийн хөдөлмөр туршлагаар олж авсан тэрл эрдэм ухаанаа үр хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургаж иржээ. Энэ бүхэн өнөөдөр алтнаас илүү сургаал бэлтээ. Ээж аваа хоёр маань бахархмаар юм их л үлдээд надад. Таглаад одоо маш ухааныг үлдээсэн байна. Ээж маань аав ч гэсэн ялгаагүй. За энэ дотор одоо тэгээд мал төлөвлөх арга байна. Ээж маань одоо надад амьд цэрэн багтаан зааж өгсөн айрг боловсруулах арга ухааны ихтэйсаа. явгашуу. Хэрэггүй сайн. Авч гинөө. Энэ айрг бол боловсруулах арга ухаан нь болох тоон дэр ерөнхийдөө айргийг бүтэн боловсруул шийдэгдэг байсан. Ээж ер нь амьд цэрэн багтаа нь улсуудад айрг хийж өгдөг. Ингээл Улаанбаатар руу айрг явуулдаг байсан. Улаанбаатар руу айрг явуулахдаа гол нь тэгээд ах トゥ нэр нь найд нөхдүүд ирнэ. Тэрэнд ингээд айрг хийж өгдөг байсан. Улсууд болохдоо нэр за саамтай айрг аваад явъя гэж ээжийг тэгэд хэлдэг байсан. Зөөл ийм саамтай айрг. Тэгэхэд ээж бол саамтай айрг гэдэг чинь хараа түүхэн айрг шүү дээ. Жинхэнэ боловсруулсан айргнаас аваад эсч боловсруулсан айрг аваад энэ чинь та нар одоо энэ дээр энэ эссэн боловсруулсан энийг ч одоо үлдээд боловсруулсан юм дээр саам хийгээл явахаар чинь саам чин одоо ээдэлтэйг нь түүхэн айрг авч явж байгаа шүү дээ. Замдаа хадаглаа буудна гэдэг байсан. Энэ буудна гэдэг үгийг бид нар бол сайн ойлгодгүй байсан чинь нөгөө боловсруулсан айрг гэдэг чинь боловсроод ханаад ирэхээр буудалт багтаа эсэлтэн болоо зогсооч юм байна. Ингэж авч ирсэн юм байна. Тэр айрг замдаа буудна гэдэг нь хамгийн гол юм нь нөгөө боловсруулсан айрган дээр саам хийгээ явахаар түүх ирдэг, буцаж ууддаг, ээддэг ийм юм байсан юм байна. Би одоо ээжийг эхлээд тэрийг ярьж байхад бол сайн ойлгодгүй байсан. Ээж маань энийг яасан одоо би өөрөө яг хийгээд ирэхээр л бүтэн ойлгодог юм байна. Одоо малгайч хариулна хадлан бордоо юу байдیں۔ Тэгэл бүхэл хороо хашаа барих ходог ус гэл ерөөсөө аав маань тийм нэгдлийн ажлаас ерөөсөө хаашаа хоцорч байгаагүй. Тэгээд чандрын авраг малчин болсон Москва хот руу Киев-Минск гээд хотуудаар аялсан. Тэр намын хурал болоод тэрийг яраарэ гэсэн яг өөрийнх нь төрсөн дүүн яана одоо ах маань сургууль соёлд суугаагүй юу гэж ярьдаг болоо гэсэн чи яг кино үзэж байгаа юм шиг боддоор нэг ярьсан. Тэрэгч маань ярьдаг гэсэн. Одоо цаг залуу хүн байсан бол ямар ч нэлээд тийм дайчин одоо юу сэтгүүлч байсан бол мундаг л хүн байна. Аавад гэж боддог юм. Тий, би бол тэгж боддог. Ээж нь одоо орчин үед байсан бол энэ цаг болгон өөр юм тийм аашараас л та. Энэ цаг үед ямар хүн байх байсан бол манай ээж бол мундаг бизнесмен хүн байна гэж боддог. Мундаг бизнесмен. Ягаад гэхээр тэр ангийн гэрээ хийж явах үед одоо сайл сүү бүхэл юмаа боловсруулсан л шүү дээ. Тэгээ хажуугаар нь бид нар ч бүгдээрээ жоохон бидний ховц хонрыг ойно хоол ундыг хийн. Тэгэл хизээдээ хийсийг мэдхгүй төмпөн дөрөн борцог хийцэл хизээдээ хийсийг мэдхгүй бидний дээл ховцыг ойцсон л битүүний шинэ гэтэл нэгнийхэн дээл дутуу байхад өглөө босоод бид нар бүгд шинэ дээлтэй л байдаг гэсэн. Тэрийг манай ээж шүн унтдгүй л хийдэг байсан байх гэж би боддتي. Миний мэдхийн л нэг 5 6 настай байхдаа л одоо энэ ширчин бах энэ өвгнийх одоо надаа манай ээж аавтай айл сахалт их дотн явдаг хоорондоо найз нөхөд тийм хүмүүс явдаг байсан.
маш их юм хийдэг хүн байсан учраас би тэр хүний юм ингээл хараад шохорхол хүүхдэмч. Тэгэл би анхныхаа дээлийг хийж идэрсэн чинь манай ээж манд гэжсэн намайг. Миний юм саналэг өстэй хөөрхөн амт өстэй нэр нэг намайг хүүхдүүдтэй юм зааж өгж амжаагүй байхад айл өжүүний дагуулад бүх юмыг сургацсан гэдэг байсан. Монгол бүсгүйчүүд дээлээ эсгэхдээ өдрийн сайныг сонгоно. Улаан үдэн мигмар гариг буюу гаригийн 2 дахь улан бич өдрүүдэд үйл эхэлдэггүй бөгөөд хайж хүргэх ёсгүй. Эгчийнхэн буйныг цааш нь ингээд олон түмэндээ түгээж яваарай. За энэ үгийг эгч нь ёрлөөс баргалжил өглөө яваад орохтол хилдэг, ороо буцахад яг л хилдэг тэрийг. Тийм хөгшин байсан сайхан. Тэгээд бас нөгөө малынхаа хялгас ноосоор айгүй их юм хийн. Тэрийг хүртэл зааж өгсөн. Тэгээд сайхан дээлээ ийдсэн байна. Сайхан гоё дээлтэй. Сайхан наадамтаа тэгээд сайхан яваад ирсэн. Энэ бүгдийг одоо ингээд эргээд бодоход тэр одоо сайхан ачлал буйн хүний одоо буйн дэлгэрч явж дээ. Тий, ястой нэр нэг дэлгэрчл байгаа, дэлгэрсээрч явах байх. Үеийн үедээ. Үеийн үед одоо амьд байгаа юм шиг л бодож ачлал буйныг санаж явдаг. Баярлж яваа шүү л гэж хэлье да. Амралтаараа ирчээд би ээжийнхээ уртандаа унтдаг байсан. Тэгээ ээж маань намайг миний гарыг нэг ингэж үзээл миний охин чи уран болох юм байна. Сайхан сүмбөө ороотой гээл ээж тэгдэг байсан. Би одоо ямар ч гэсэн ээжийнхээ тэр хүслийг ягаад дээлийг бол ямарсан сайхан байна. Ээж минь хамгийн түрүүнд өглөө усаад цааныхаа дээжийг энэ уул хангайдаа төхмийн цагаан орондоо хайрхандаа гэж өргөдөг. Тэгээ үр хүүхдүүд биднийг сайн сайхан яваасан мал сүргэн бүрэн бүтэн байж өсч үржээсэн гэд дандаа л одоо сэтгэлээсээ залбирч байдаг тийм хүн. Би ээжийнхээ бол их дээжийн их юутэй хүн байсан гэж боддгийн. Тэнгэр харанхуйлаад аадар ороод бороо орох гэж байхад ээж сүүгэн гаал дээжээ өргөтөл юу үйл сарнаал ингээд л явчихжээ. Хөдөө гадаа явж байгаа л ямар нэг юм болохан байхад ээж цааныхаа дээжийг өргөөл ингээд явдаг. Тэгэхээр их хүний сэтгэлийн их тэр орон зайг бол дээжийн сүүгээр илэрч өр хүүхэд биднийг дандаа явж үйсэн бахаа гэж ингэж би боддог. Тийм учраас өнөөдөр би нутаг хол байгаа ч гэсэн сэтгэлдээ баян төхөмдөө залбирч хайрхан уул төрсөн нутгийн уул усандаа залбирч бас дээд сүгөө өргөж ингэж явдаг да. Ээж маань ямар ч гэсэн энэ хүн төрөлхтнийхээ төлөө Николсон 6 жилийн хамаг авахыг тусын тулд гэж цайс хүнийхээ дэжиг байнга өргөдөг байсан. Ороо болгон зул хийн, маань шин. Тэгээ бодоход биднийг одоо даасан сахиус бурхан маань ээж минь л байсан да гэж боддог шүү. Завгүй байсан мөртлөө ээж минь ерөөдөө тэгэж тэр юмнасаа түүрцэж хасарч энэ хүнд хэцүү байна гэжсэн би нэг ч удаа дуулаагүй. Уурлаж бухимдах элтүү тийм хоёрын занггүй нэг л айл нэг л төрхөөрөл ээж минь одоо байсан. Тийм учраас биднийг одоо яг бас тэр өөрийнхөө чин чанаар өсгөж хүмүүжүүлэхийг бол их эрхмэлдэг байсан. Сөхөө ах их хурл нэрнэ биш. Тэгээ ардын намаас сургуулийн бодвол өрсөлдөжсэн. Ээж маань нөгөө сурталчилгааны материалуудыг яг бурхан дээр ингээд зэрэгцүүлээ тавьсан байсан. Ардын намынхаа орж ирэхгүй байсан гэж байгаа. Манай аавынхаар ерөөсөө орохгүй байсан. Тэгээд нэг хүн орж ирээд гисэн гинэ. Та одоо хүүгийнхаа өрсөлдөгчийн зургийг юун ч дээр бурхан дээрээ тавьдгийн билээ дээ гэсэн чи ээж хинэн ч гарсан яах вэ? Төмний хүүхэд төрийнхөө төлөө зүтгэжээвэл хинэн ч гарсан яах вэ? Хүний миний гих юу яах вэ гэдэг. Тэгээ ээж маань ингээ өвдөж зовх болгонд би асар тайлдаг гэсэн. Ээжтэйгэн байхад ч их гоё штэ. Би ч бүр заримдаа төрс өдрөөр өдөрчөөд ээжийнхээ мөөмийг хөтөх байхгүй. Яг өөд болохын өмнө ч гэсэн манад гэртээ ирээд ус мусанд оруулаад тэгж байхдаа би ээжийнхээ мөөмийг хөсөн чинь манай намайг ээж минь ямар ичмээр юм бэ гэж. Надад бол тэр одоо гоё санагдав.
Ээж нь яаж яах юм хийнэ? Баярлах. Баярлалаа шүү дээ. Үнсэл би ч байнга хийж байгаа юмсан ээжтэй үнсүүлнэ. Ээжигээ өөд болсон дараа ч гэсэн би ээжийнхээ баруун хацар дээр нь 3 удаа үнсээд за миний ээж мөнх амгалангийн орондоо сайхан нойрсоорой гэл. Тэгээд жоохон ээжигээ би тэгдэгч байж тээ ингэдэгч байж тээ гэх харгаслаараа л нэмгэн байдгийг надад. Ээж маань бас хэлдэг байсан юм болгоныг дандаа сайхан гэнэ. Ерөөсөө муухай гэж хизээч хэлээгүй. Би одоо эдний бэр бол одоо 40 гаруй жил болоход би ээжийг хизээч ууралж яхах нь үзээгүй, өөр хүүхдээ чангад ураадаг ингээд янз бүрээр юм аваа гаргаж яхах нь үзээгүй. Дандаа л болондоо бүтэндээ муучин байсан сайхан, сайхан ч байсан сайхан, үргэлж сайхан гэдэг. Юм аваад аягүй урамтай уцнаар авчих дандаа таарлаа их сайхан боллоо гэд. Ерөөсөө тэгээд сүүлд нь жаахан биеийн жаахан ядрангуй үдээч нэг удаа явж илээгүй, нэг удаа удаж гэж илээгүй. Ийм л хүн байсан миний ээж. Одоо боддгий шүү дээ. Тэгээд залуу санд яах вэ? Тэгэл энэ амьдрал өөр хүүхэд таны жил ажил гэж гүйсээр бол ингээл яадаг 40 гараад ирэхээр хүн эргэж хардаг гэж 50 гараад ирэхээр бас их юм бодг юм аа гэж яг л боддгий шүү дээ. Одоо ээжигээ. Гэтэ сүйдэр ээж аавтай их сайхан байсан. Үргэлж хамт байгаа сүүлийн жилүүд үргэлж хамт байсан. Одоо тэгээ ээж хаараас нь тэрийг тэгээд үлдээсчтэй ээжийг тэгдэг байжтэй гэж сэтгэл тийм байдгүй. Түүндээ би их баярлж явдаг байхгүй тийм. Түүндээ би их маш баярлж явдаг. Яа ээж чандгаа яасан чинь яа ч юм нэгстэл огшоол байх шиг байна да огшчтэй байна да. Тэгэл миний нэг боддог гэсэн юм аа. Ямар ч гэсэн би нэг аавтай хүнтэй суух байсан да аав гэж хэлж үзэх гэж боддог байсан. Тэгээ анх өдөө очичоод өстой яг аавгаа хараад үнэхээр баярлсан. Яг л миний аавстай ханхайсан тийм сайхан өстой нэр ууш төвчтэй тийм сайхан хүн байсан. Би аавгаараа л үнэхээр баярлжсэн. Тэгээ анх ингээд хөдөө очиод ингээд өглөө ингээд мал одоо залах гэдэг юм уу болохгүй юу. Тэгээ би яг тэрнээс аавыг ингээд л дуудах гэж байгаа хгүй юу. Аав хаашаа малаа хааш нь би одоо залхах гэж асуух гал. Ааваг дүүгээ би хэлэх гэж бүр дотор аамтай аава гэж 2-3 шиг гинт аава гэд аймаар ч дуудсан байхгүй юу. Тэгж би анх аав дүүгээ хэлчихсэн байхгүй. Тэр ерөөс санаас гардаг. Миний аав бол төөрсө төрөлтэй гэж үнэхээр миний төрснөөс илүү сайхан аав. Ээж ааваа хэлсэн сургаал үгийг одоо ер нь л мөрдөд хал зүгээр юм байна да. Мөрдөөсөн үг болгон дээр нь тэгэл ажил хэрэг юм байна гэдгийг л одоо залуучууд дүүнэр тав хүн одоо тэрийг сайн ойлгох тэр л юмыг дэр байнга л толгойдоо бодож явах юм байна л гэж боддгийг. Манай ээж бол айгүй олонтой дандаа л хүнд хоол хийж өг тэг гэж айгүй заадаг. Бага хүндээ ам байсан байх та. Манай ээж аав хоёр бол дандаа л бид нарт бүгдээрэнд нь сургаал хайрлж за миний хүү сайн хүн байх ёстой. Айл гэрээ эзэн эмхтэй хүн гэдэг чинь хамгийн их юмыг авч явж хамгийн их юмыг бүтээдэг гэсэн утгаараа дандаа тийм сургамж хайрладаг байсан. Тэгээд манай ээж хүн орж ирэхэд миний хүү аяг хоол цайгүй суулгаж болохгүй шүү. Дандаа тэгж хэлдэг байсан. Тийм утгаар нь би одоо хүртэл хүн орж ирэхэд аяг цайтай аяг хоолтой үнхийн тэгж явдаг. Одоо ээжтэйгээ уулзаад юу гэж хэлмээр байна? Хэрэв уулзах болсон бэ? Ээжтэй хайртай би уулзах чадаагүй ах. Ээжтэйгээ. Тийм болохоор би ээжгээ одоо бүрээ тэрмэр санагдав. Ээж минь бурхны оронд морилсан ч гэсэн үр хүүхдэрийн дамжаад эргээд одоо бидэндээ ирсэн гэж ингэж боддог. Ээжийн одоо хөдөөлүүлчихэд тэрнээс хойш нэг 40 хоног дээр нь бид нэр
одоо болох ч нэгээрээ л одоо буян хийж хорлоном уншуулж өөрсдөө манай хэлцэн гэж л явсан. Тэгээд тэр үед би энэ Дөхмийн цагаан уурыг хантайгаан цуг явган тойрсон. Явган гороол тойрсон. Ер нь манай дээдс бол энэ нууран тойрч гороолдог юм байсан юм байл. Ямарсан өдрийн хагас явахад бол барагдахааргүй юм бас хол. Хүмүүс рүү нэрсэн. Тусламаа хамаах. Ирээрээ бас тоос нь болоод гэсэн зүйл юм. Тэнцэнээс тусаалж. За миний их одоо ээжийн манд дүү Сандаг гэгч маань бол одоо үнэхээр их сайхан хөдөлмөрч тийм ажил хичээнгүй жинхэнэ одоо ээж хүн байсан. Тэгээ би эгчтэр одоо хүүхэд байхдаа эгчтэр очих аягүй дуртай. Яагаад гэвэл миний эгчийн хийсэн хоол маш амттай. Одоо ч гэсэн би энэ олон газар явсан эгчийн маань хийсэн бууз шиг тийм их амттай буузыг тэр болгон би олж амсаагүй л гэж бодож явдаг. Тэгээ би эгчтэй маш их хайртай. Эгч маань өөрөө сүүлдээ ингээд жоохон нэлээ хөгшин болсон хойно дүүнэрээ би их санах юм. Миний дүүнэр ойрхон ирж байгаа ч гэж эгч маань хэлдэг байсан. Тэгэл одоо хүн болгон ч ажилтай гэр орондоо ингээд яадаг болохоор бас тэр болгон тийм ойрхон ирж чаддгүй байсан да. Одоо би бас эгчийнхаа өгөө болсон өрөвддөг юм аа. Тэгээ би нэг эгчтэй энэ миний эгчийн тухай зохиосон юм шиг нэгэн дуу боддөг. Би тэр нэг аяахан айлчхан. Тийм. Сотэн горвандаваран родан оксож явахта урэнгсэр нахамага урчдурсан ээжмэн. Тэгээд 16 настай ээж минь Улаанбаатар хотод жинчэнд тэ хамт явсан юм байна лээ. 16 настай гэдэг нь одоогийн жаахан охин. Тэгээд өвлийн одоо яг эд хөвтнэр буцаж ирэхдээ 2 тийм 90 авдар авчирсан. Тэгээд тэр бол манай аавын одоо гол одоо юу байсан. Одоо ч гэсэн аавын гэрийн бас хаврт ингээд тавигдчихж байгаа. Ээж нь тийм л одоо охин байсан. Ер нь ажлыг хийх, бүтээх гэсэн чин эрмэлзэлтэй тэрнийхэн төлөө дуусгаж санаа намардаг том зарчимтай эмэгтэй байсан. Одоо манай ах бол миний аавгах. Миний ажаагийн би аавыгаа ажаа гэдэг хүн юу ажаагийн төрсөн дүүгийн хүү ийм хүн одоо болохтой зэрэг намайг ээжичгүй аавчгүй болсон энэ насны энэ хэсэд одоо надад юм хэлэх юм бол хэлэх намайг одоо загнаад авбал бас болох тийм хүн одоо үнэндээ нэг л үлдчихлээ дээ. Миний энэ насанд онцгой сайхан амьдралтай ийм айл бүрэнгийн урд талдаж байсан, ард талдаж байсан, хаач явсан дандаа босоо байдаг. Өөрийн чин хэлээд байгаа тэр бүрэн бүтэн тэр амьдралтай айл явсан юм аа миний ах. Хүүхдүүд нь бол бүгд сайн нэртэй, сайн сүү болсон, сайн нэрний эзэд болсон сайх улс бий. Ер нь одоо ертөнцөөр бас их зөндөө явлаа. Ганцхан Монгол доон биш, гадагшаан их багаар бас явжээ. Тэгээд байхад манай талын булгын шиг тийм сайхан айш авиртай, ажил хөдөлмөрт дуртай, хүн хүндээ жинхэнэ нөхөд болж байдаг тийм сайхан газар надад үннийг хэлэхэд таарлаагүй. Тэгэхээр тийм газар төрсөн ах өвгний ич хувьд нөгөө хань одоо тэр санилгийн ич хувьд тэр булгуудын хэцийн тэрний ард орох одоо хэсэгхэн одоо газар тэр талын булгын хөндий хамаг сайн сайхан чанараа энэ хүмүүст бол одоо хайрлжээ. Энийхээ хүчээр энэ хоёр бол одоо хүний чинээ, айлын чинээ одоо ингэж сайн сайхан амьдрсан л гэж боддог. Би өөрөө хэлбэл энэ хоёр хүний сайн сайхан төрсөн нутагтайгаан, булгуудын хэцтэйгэн, талын булгатайгаан холбоотой гэж боддог.
Бүтэн заяатай, бүлээн сэтгэлтэй энэ нутгийн түмэн олон дундаас Монголдон алдартай төр нийгмийн зүтгэлтэн урлаг соёлын алдартнууд хөдөлмөр бүтээлийн эзэд олноор төрөн гарсан байдаг. Монгол улсын төрийн тэргүүн Жамсрангийн самбуу гэж ардын хурдын тэргүүлэгчдийн дараагаар 18 жил социализмын үед ажиллаж ард түмнээс өнөөж гисэн хэрэггүй нэр бүтэн нүүр дүүр яваа хүн бол манай самбууга би самбууга хаан тухай Монгол төрийн мэрэгөө гэд ном бичсэн. За ингээд энэ хүний араас бол бас их олон сайчууд төрсөн. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин. За гавьяат эдрийг баг хэлэлцэхгүй шахуу тийм ээ. Тэгэхээр 5 6 гавьяаттай ард түмэн ш гомсрон гомбжуугийн гомсрон аюур зөний очрох тэгээд итгэлт бай ингээд ард түмэн Тонголог тавирын дүрээр мэднэ. Энэ хүн яг энүүхэн Монголын ерөөсөө биднээс нэг 3 км-ийн газар очрох тухайн төрсөн нутаг байна. Дуурийн дуучин хорлоогийн урт насан энд нутгийн хүн. За яагаад энэ нутгийн хүн гэхдээ зэрэг ээж нь бол Монгол улсын ууган хөдөлмөрийн баатар сайлчин эмэгтэйчүүдээс бол хамгийн түрүүнд сайлцаас хамгийн түрүүнд хөдөлмөрийн баатар 1959 онд авч байсан. Афган доржийн авирмэд гэж агуу их ажилтай сайлчин хүн байсан. Тэгээд энэ улсуудын араас ардын уран зохиолч Дөнгөтийн цаадал гэж Бавуугийн лавгсран гэж утга зохиолын хоёр сайхан ноён оргил доо. Манай цаадлах бол яг энэ урд талын энэ талд төрсөн. Бавуугийн лавгсран гэхээр энэ зүүн урд талд манай гуг нь бол Өнжүүл сумын хүн. Тэгвэл Өнжүүл сум 1973 онд тарж нэг хэсэг нь бүрэн дэрсэн, нэг хэсэг нь Баян Өнжүүл гэсэн. Тэгээд лавгсрахын төрсөн нутаг бол бүрэн суманд ингэж ирж хоёр ардын уран зохиолч бол манай нутгаас төрсөн. За энэ улсуудын араас бол гавьяатууд эднэрхэд бол зөндөө штэ. Бүгдүүдээ Улаанбаатар миний аав нэг Сандан жолооч тийм ээ. Дандан базар гэж агуулх цаг үедээ жинхэнэ тийм шижирчиг сайхан жүжигчин энэ нутгаас төрсөн. За сүүлийн үед бол Вандан Доломсран гэж ярьж байна. Алтан гэрлийн хос хоёр гэж ярьж байна. Тэгэд ингээд нутаг орныхон алдартнуудыг бол магтахад сайхан өнөөдөр ихэд улсын сайн малчин Батөруугаа байж байна. Батбаярын хүү Лусанжав гэдэг энэ улсын сайн малчин улсын аваргууд байж байна. Ер нь бүрэн бол хурдан морьтой сайхан бөхтэй урлаг соёлын олон алдартантай энэ тэнүү нутгшээ их л том даацтай нэр нүр өндөр ийм сумда. Ээжийн аавтайган хамгийн ойр байж мал маллах арга ухааныг нь өвлөж яваа хүү бол Амгаланбаатар. Эднийхийг намар цагийн сүл дагна нүүдэлж мал сүргэн отрлож явахад бид зарим очлоо. Тэгээ бас манай отхон цэцгийн бас энэ гараа хоолыг идэж байна. Отхон цэцгийн гараа хоолыг идэж ээжийнхаа бас цаасан цай хоолыг идсэн шиг бас нэг сэтгэл ингээд өөр байна. Сайхан байна. Сайхан байна. Манай дүүнэрч аав ээжийнхээ буйнаар мал сүрэг аримтай эдээ цагаа аримтай орж гарсан эдийг дээш нь хүндгэж дандаа эдээ цагаараа дайж олон бүжигнсэн юм сайхан байдаг юм да. Энэ утгач гэсэн олон дулсууд бас ингээд тойроо сууж байна, харгаж байна. Дүүгээ энэ ажил өдмөр чинь үнэж Түвэмгийн засаг даргын тамгын газар байдаас тодорхойлсон юм аа. Тэгээ манай дүүгийн Түвэмгийн хүндэт тэмдгээр шагналыг ахнуудаа гардуулж өгөөр ирээд байгаа юм да. Дүүдээ шагналыг гардуулж өгөө. Чин овогтой амгалан таныг Түвэмгийн хөгжил зэвсгэлтэнд оруулсан хувь нэмрийг тань өндөрөөнүүлж Түвэмгийн хүндэт тэмдгээр шагнуу Түвэмгийн засаг дарга 2020 оны 9 сарын 17 оны өдөр гэсэн энэ сайхан хүнтэй шагналыг дүүдээ гардуулж өгөө. За баярлалаа. Орнотгийн хаан энэ аймаг сумгаа тгдийг авч энэ шагнал авч байгаадаа баяртай байна. Удахгүй гавьяат малчин болохын үлжигтэй өрөөлийг малын чин бэлчээн дээр энэ адуун торгон сүргийн чин дэрэгдээ сайхан өрөөх байна. Түүж амжилт таныг өргүүлэн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё.
Энэ үеэр амгалангийн гэр бүл отхон жаргал мөн Монголын залуучуудын холбооны хүндэт тэмдгээр шагнуулж нутгийн олноосоо урмын сайхан үг сонслоо. Намайг төрөхөд одоо бараг 60 жилийн өмнө энэ боргууг дүүдээ маань надад бэлгэлж ирсэн юм байна лээ. Тэгээд нийтдээ бол тэр үед надад 16 адуу өгсөн. Тэр 16 адуус одоо үлдсэн адууч нь одоо манай бордахтай боргуу тийм ээ. Тий. Тэр одоо адуу өгсөн шүү дээ. Энэ одоо бараг 18 сүрч байна хэд сүрч байна. 18 одоо 19 сүрч байна. Одоо тэр адуу шималдаад тэрнээс л одоо үлдгэлийг их гээд байгаа юм да. Тэгээд энэний удам тасрахгүй л яваад байгаа. Одоо энэ боргуу ч юм байна, энэ бор даагна байна. Бор даагнаас одоо тэнхээр байгаа байна. Ингээд удам нь байна да. Ахууган өнгөрсөн жил юу мэс ажилбар гэдгийг хийлгэлээ. За аавыгаа яаж одоо тэнхээ оруулах вэ хурдан бодоод нэг юм бодож олжээ. Тэр өөрөө л бодож олсон баг. Яаж олсон гэ портрийг айлын янзаар тогтжуулаад тэгээд нөгөө портророо өөрийн хамгийн дуртай юм хүн хараад энэ одоо сайхан энэ мөн сайхан бэлчээртэй газар байна. Хавар юм байгаа. Тэгээд өнөө хоньо хотгүй отор. Тэгээд тэр малаан бол одоо ингээд орой болохдоор хураачихгүй. Тэр малынхаа ийгэл дагна. Аав тэр машин дээр юу портрийн твшин дээр жигтэйхэн тухтай ор дээр засчихсан. Өөрөө тэн дундтан аав тэн дундтан. Нөгөө хонь өдөржи яваад орой за амарна байгаа гэд нөгөө хон чинь өөрөө мэддэм байна. Амрах газар амарна. А тэнд хоёулаа одоо хоолонд хийж идэн. Ингээд одоо лавл нэг намайг нэг очиход 10 хэд хоног тэгж явсан. Өвгөн бүр одоо сэргчгсэн байж байсан. Дуртай юм хийлэхлээр хүний бие түргэнс тэнхэрхээс яах вэ? Одоо сайхан одоо ингэж аав ээжийн эрхлүүлэх аргыг бол олдог. Ийм хүүхдүүд байгаандаа эдний одоо ер нь бүгд адилхан доо. Хүний төрж ирсэн нутг ус эжилдэн дассан ахын дүүс гэдэг яахын аргагүй амьдралын туршид сэтгэл доор байж санж гэгэрлэх бодлын үзүүрт оршдог жамтай. Хэдэн үеэрээ малаамаллаж тавар сайхан амьдарч ирсэн бүрэн сайхан нутагта энэ л хоёр бурлын үргэлжлэх үр удам өдгөөч хойштож гал голомтон бадрааж буйнт мал сүргэн өсгөж ажил үйл сэн дэвжэн амьдарсаар байх болно. За энэ Далан түрүүний аршаан болон энэ дээр бид нар хурц ирчихсэн сууж байна. Энэ Далан түрүүний зүлэг ногоон дэвжээ бол монголчуудын одоо манай нутгийнхны хувьд бол мал нь бүрхэж бэлхчээдэг ийм л нутаг л да. Энд бол манай аав ээж хоёр маань бол олон жил одоо гэрэн бөөрөл чанаан дугуулж галаан одоо бадрааж ирсэн ийм одоо нутаг. Энэ Далан түрүүгийн тойроод ирнэ буугаагүй буудал бөөрлаагүй одоо бууц байхгүй. Манай одоо хаваржаа гэхээр энэ хойдор борын улаан гэж уулын наадар байж байна. Бидний баг одоо хүүхэд нас бол энэ л одоо нутагт өнгөрсөн. Энэ нутгаас одоо манай ижээ хоёрын ажил амьдралын бас их сайхан олон одоо алдар гавьяа хүрсэн, малаан өсгсөн түүх бол энд байдаг. Тийм учраас Далан түрүү нутагтаа байвал их хайртай ингээд бүрэнгийн шүлгүүд номдоо ижээ аав эрхлүүлж явъя гэж ийм одоо шүлэг өгсөн юм аа. Энэ шүлгээ хэлье. Өглөө үрийн наранд өргөлийн дэж эн сүсгэлж өрөөлийн төлөө төрсөн юм шиг өөрсдийг эн үл бодох ижээ аав юм хаан ирээдүйд намайг хөтөлдөг ийм замаар замчилсан ихстэй царам бахархдаг бүхний дэд ижээ аав хоёрыг минь дэмнэд тэтгэдэг бүрэнгийнхэн дэм би бүгдээс илүү хайртай
ижээ хоёр он эрхлүүлж өгье. Ийм буйныг нь дааж амьдрья гэсэн ийм шилгэн бичсэн юм аа. Тэгээд энд бас зарим төлөхөр ижээ аавтай хүн болгон ижээ аваа эрхлүүлж, ижээ аваа хайрлаж хүүхд залуучууд мань ижээ аавынхаа өмнө буруу хийсэн бол уучлалт хүсэж зөвийг итгэж ижээ бурхан аав бурханаа ачлаж хайрлаж яваарай гэдгийг хэлье. За улс орондоо ихийг үтээж миний хүү яваарай.